Сайн байцгаана уу? Турба кино сувгийг яг одоо үзэж байгаа сонсогч танд өглөө өдөр орой мэндийг хүргэе. Бидний шинэхэн сувагт тавтаа морилно. Мэдээж бидний бэлдсэн кино тань таалагдах юм бол лайк саба дарахаа мартаоцай. Хамтрагч сэтгэлд дулаан гигэла. Хамтрагч амтлаад л үз. Radio and Coffee Brand. Амтлахад л хангалттай. Radio and Coffee Brand таны бүтээмжийн төлш. Эрдэмтэд өрмөц үнэртэй бас гаргаж байгаа зураглалаар кино эхэлдэг. Энэ бол киноны гол дүр түүнийг Чансуу гэдэг. Тэр нилээн бүтэлгүй хідэж үнэхээр сайхан сэтгэлтэй. Ажлаасаа хоцрохгүй тулд автобусандаа суухаар яаран гүөх боловч замдаа таарсан хүн болгон тусалхийг нь яана. Чансуу бүтлгүй тул автобусандаа амжиж суусан ч мөнгөө төлөх гэж бөөн юм болно. Тэгээ болоогүй хувцс нь хааш яаш гиз гүзэн гарчихсан хөөх юм нь бас имээд загнуулаастай. Имэн өдрө болгон чамаас олж бид нар хоцордог штэ арчаагүй гэх мэт үгс чидэстэй. Чансуу энэ автобусанд байнга суудаг шалтгаан нь ажилдаа яарсандаа биш. Харин краш болох Араагаа харахын тулд л энэ цагт автобусанд суудаг. Араа бол ястаа хөөхөө. Автобусанд байгаа бүх л залуучууд түүнийг л хардаг. Краша харахаас өөр юм хийж чадаагүй Чансуу ажилдаа хоцорчдаг. Чансуу автомашин борлуулдаг компанид худалдааны зөвлөхөөр ажилладаг. Түүний ахалх нь ажилтнуудаа зогсоогоод үглэж гарнаа. Ахалх нь ер нь гадаад үзмжээр хүнийг ялгаж харьцдаг бололтой. Чансууг ажилдаа муу бүтэлгүй өмсөх хувцчин ийм тийм бла бла гэж ерөөсө бүр цаашлаад өшөлчихнө. Нөгөө талд Араа даргадаа ажлынхаа үрдэн танилцуулж байх нь тэр. Араа маань нилээн зарчимч эмхтэй. Ажлаа тайлагнаж байж даргийнхаа өдөөс баахан шаардлага тавиад дарга нь бүр гайхаж орхиноо. Чансуугаас ажлын ганц найз нь болох Жонилл чи нөгөө бүсгүүтэйг үг сольж чадсан уу? Бүсгүүчүүд чинь зоригтой залуус дуртай байдэн штэ гэл асуув. Чансуу краштайгаа юм үг солих, дими харсаар байгаад өнгөрдгийг бид бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэр намайг тоохгүй байх гэхээс би үхтлээ айдгаа. Тиймээс л зүгээр л өглөө болгон харах надад хангалттай. Энэ одоо ямар нэг юм хийхгүй юм бах та. Би чамайг ийм амархан бууж өгнө гэж бодсонгүй. Чиний хувьд ер нь хайр гэж юу юм бэ? Хайртай хүнээ харахыг хүсэх. Юу вэ? Хайр бол сорилт. Алив би чамд YouTube-ээс сурсан зүйлийг харуулъя гэж найз нь хэлээд ажлынхан газрын бүсгүүдээр очиж мангартаж байгаад манартлаа алгадуулцдаг. Жунилч бас хайр дурлал дээр бүтлгүй нэгэн бололтой. Нөгөө талд Араа бас ажил дээр найз эгчтэйгээ хайр дурлалын талаар ярилцсанаа. Энхий бол хайр дурлалын талаар нэлээд хөнгөн бодолтой. Булчинтай би царай төрхөл хардаг. Харин Араа булчингаа ашиглан бүсгүүчүүдийг татдаг залуус дургууг нь бид энэ хэсэгт мэдэж авна. Энхий чи хэр удаан сингл бас уйдгартай амьдралаар амьдрах гээд байгаа юм бэ? Алив ядаж над шиг игдүүтэй инээгээд үзтээ? Ахалхыг ажилтнуудаа загнаж байхад энэнийг туршилтын жолоодлагын дайсан гэж нэрлэгддэг үйлчлүүлэгч ороод ирэх нь тэр. Ахлах шууд Чансууд машинуудаа түүнд танилцуулахыг даалгадаг. Нөгөөхөн ч нэг машин авах гэж бөө юм болноо. Араа энхий хоёр өдрийн цагаа уух гээд явж байтал энэ цайны газар нэгэн царайлаг залуу ажилд орсон бололтой. Манай хоёр араас нь хараад л бараг татагдаад байгаа мó хаашаа. Тэгсэн нөгөө царайлаг залуу нь Араагийн X болж таарна. X нь Араагаас элдв бусын сонин сайхан асуухад манай хүн тун хүйтэн хүндий харьцаж хурдхан шиг захиалгаа өгнө. X нь түүнийг их л гомдоосон бололтой хөрхий. Мартахгүй л дээ бид энэ богомдсныг. Чансуу даргадаа загнуулсан уурандаа гэхүү эсвэл өөртөө сайхан хосол авах гээд ихтэлгүүр ортол үнийг нь дийлэхгүй нилээн эвгүй байдалд ордог. Бүр худалдагч нь түүнийг ад үзээстэй. Асуусан юм болгоно нь 4, бүр 5 сая болоод л. Чансуу маань шоконд орноо хөрхий. Тэгээд яах ч аргагүй гарах гэж байхдаа манай азгүй гар цүнхнийхээ осроор нэг хүрм урчна. Энэ нэр үнэхээр азгүй юм аа. Ядаж байхад урсан хүрм нь амар үнэтэй болж таарнаа. Хөөхий минь бүх мөнгөө шавхан байж нэг юм дан өмдгүү хүрмтэй боллоо. Царай алдсан гутарсан Чансуугийн хүрмийг нь энэ хүүхэн нүд эрэмхийн зур оёод өгнө. Ойгч гэжтэй гэхгүй юу? Чансуугийн краш гэртээ харахад ээж өвч хоёр нь гэрээ буулгачихсан дуулж хурдаад байж аваа. Араа тэдэнд уурлалгүй яах юм?
Ээж нь Аараагаас илүү дүүдэн сайн ханддсан байна. Дүүн ээжтэй нийлж аваад удахгүй нэг том компанид орно, айдал болох гэж байгаа тухайга гайхуулж энэ. Ээж нь бүр дүү чинь ингэж их хичээж яхад ядаж баяр хүргэж болдгоо мө чи. Энэ гэрт орой болгон ажиллаж хичээж байгаа нь би л байна. Ингээд хэр их мөнгө миний кредит картнаас үрчигсэн юм бэ гэхэд ээж дүү хоёр нь өөдөөс нь бүр давраад дүүдээ машин аваад өг гэхин тэр. Маргааш нь бололтой Чансуу найз Жунилтайгаа салхинд гарнаа. Сайхан сууж яхад нь энэ ах охинтойгоо тоглож байгаад манай хүний духыг алдагдуулна. Гэхдээ зан чанар сайтай Чансуу ахад ууралхын оронд бүр танилцаж аваад шүнжэнгөө юм ярьдаг. Энэ үед эхний хэсэгт гарч байсан эрдэмтэн эхнэртэй одоо удахгүй гэж хэлдэг. Чансууг гэртээ харж байхад нь гинтгэл замынх нь гэрэл унтарч утаа манан буугаад л урд нь энэ хүн гарч ирдэг. Чи бол сонгогдсон нэгэн маа энийг ав. Энэ одоо гэрэлтсэн шилдэ үнэртэй ус болтой. Генетикэн дүрс солигдоол Чансуу орондоос ирнэ. Шүн тохиолдсон бүх зүйлийг зүүд байж гэж боддог. Тэгснээ цагаа харж яаран босоод нөгөө үнтэй хүрмээ өмсөж гарах гэтэл танихгүй хүний шүн өгсөн үнэртэй ус байж байсан. Чансуу гайхаж байснаа өөр лүгээ хит цацаадав. Энэ усных нь үнэр тасархай гоё ололтой. За ингээд Чансуу ажилдаа марш. Автобус руу гүйж яхад түүний хажуугаар зүрсэн бүсгүүчүүд бүгд түүний үнэртэн татагдаад Чансуугийн араас гүйж хэлцгэнэ. Бүх эмэгтэйчүүд өөрсдийнхөө анхны хараа харсан мэт аашлна. Чансууг загнаад илсэн эмээ хүртэл манай хүнийг хайрын харцаар харж энтэр. Бүсгүүчүүд түүнийг тал талаас нь булаацалдан үнсэж гарав. Хамгийн гоё нь Аараа автобусанд орж ирээд Чансуугийн Евробусын үнэрт татагдан дурлах болно. Түүний зүрх хүчтэй догдолж байгааг Аараа мэдэрдэг. Чансуу ажилдаа хоцорсон нь ойлгомжтой. Ахлах нь түүнийг хоцорлоо гэж яг загнах гэж яагаад үнэртэй усанд нь татагдаад догдлоод загинсангүй. Хүш энэ нөхөр чи одоо зүгээр байгаа. Чансуу босон явдал бүр гайхаад Жунелиг өөрийг нь үнэрлэхийг хүсгэд ахлах орж ирээд тэднийг буруугаар ойлгочихноо. Нөгөө талд Аараа инхийд Чансуу дурласнаа хэлж инхийч баярлана. Энэ болж байгаа үйл явдлын талаар нэгэн хүн судлаж, тэмдэглэж бичиж байгааг бид харж байна. Дүр солигдоход Аараа Чансуу хоёр их дэлгүүрийн хоёр талд явж байдаг. Чансуу үнэртэй усаа цацаж аваад нөгөө хүрм авдаг дэлгүүрийн худалдагч дээр нь туршаад нөгөөдүүл нь Чансууг бараг идэх шахнаа. Үгүй идэх бишээ. Нөгөө юу яах шахна. Чансуу үнэртэй усаа хитрхи их цацсан учраас дэлгүүрийн эргэн тойронд байгаа бүх бүсгүүчүүд түүнийг хөөнөө. Үгүй ер нь яах гэж байгаа эднэр одоо бөөн хөөцөлдөн болж байхад харин Аараа гарч ирж Чансууг аварна. Тэд ашгүй нэг хайрцагны араар орж нуугдахад Аараач бас үнэртэй уснаас болоод бие барьж дийлэлгүй шууд үнсчихдэг. Тэгснээ гинэт ухаан орж Чансуугаас уучлалт гуйгаад зүхтаачна. Аараа өдөржин ажил дээрээ юу хийснээ бодон өөрийгөө баахан зэмлэнэ. Харин найз нь бол өөрөө залууг төрүүлж үнссэнд нь Аараагаар бараг багаргаад байгаа мó хайшийн те. Ахлах Чансууг ирэхэд загнах гэсэн боловч чаддгүй. Тэгээд энэ гурван маань ажлынхнаараа хоол идэнэ. Ахлах нэг л эвгүй Чансууд хайрын харц шидэд л энэ одоо юу болоод байна? Энэ үеэр харин Аараа инхий хоёр хоол идэхээр орж ирнэ. Манай хоёр нэгнийг харж хаад л хоёулаа эвгүй байдалд ороостой. Тэд тус тустай ширээн цууж согтодлоо ууцгаана. Жунилд Чансуу Аараатай үнсэлсэн болохоо хэлэхэд Жунил чанг яриад идэг. Чансуу Жунилийн амийг дарах гэж байгааг ахлах нь харчаад бас буруугаар ойлгож гомдоод гараад гүйчихнэ. Юу ядаргаатай наац. Аараа гэрлүүгээ харихаар болж Чансууч араас нь дагаж гарав. Аараатай шууд юм ярьж чадахгүй Чансуу нөгөөхөө дагсаар автобусны буудлын дээр ирнэ. Тэгснээ үнэртэй усаа гаргаж ирэн үнэртэй уснаас болсон болов уу гэж бодоод өөртөө цацгаа болчдөг. Ер нь манай хүн үнэртэй усаа цацалгүй Аарааг өөртөө татахаар шийдсэн бололтой. Ямар тач арай хийж хажууд начлаа. Тэгсэн Аараа Чансууг таниад чамтай яагаад ингэж их таарад байгаа юм болоо? Чансуу намайг уучлаарай би явъя да. Чи надтай унтмаар байна уу? Ингээд тэд нэг орон дээр хамтдаа сэрвэ гэж. Манай хоёрын хийх хэний нэчиж сандраад humгүй зүхтаал гарчна. Чансуу шүн юу болсныг бүрэн санахгүй байгаа учраас баахан шаналнаа. Аараач мөн адил санахгүй дээ.
Автобусны буудал дээр галзуу хүн шиг орилоод л. Тэгээд ичсэндээ чансуутай таарахгүй тулд автобусанд байгаа эсхийг нь шалгаж суутал. Манай чансууч бас нуугдаж агаад нөгөө автобусанд чинь суучч. Ийхүү Ара төрүүлэн автобуснаас буухад чансуу зориг гарган Арада автобусны цонхоор өөрийнхөө нэрийн хуудсыг өгч амждаг. Чансуу Арагаас мессеж ирэхийг өдөржин хүлээнэ. Нөгөө талд Ара ажил дээрээ чансуутай холбогдох хэсэгтээ эргэлзэж байлаа. Энхий Ара хоёр алхаж агаад үзмэрчдэр орж нөхцөл байдлын талаар асуухаар шийднэ. Тэр хоёр ихэндээ үзмэрчд итгэхгүй байсан ч нөгөөх нь худлаа өнөө юм хэлсээр байгаад юу ч гэсэн чансууг муу залуу ямар нэгэн зүйл нууж байгаа хэдий ч түүний заяаны ханшуугэд итгүүлчихдэг. Үнэртэй усыг туршиж байгаа эрдэмтэн туршилтынхаа үр дүнг ажилтнуудтайгаа ярилцсан сунаа. Одоогоор ерөв бусын үнэртэй усны амжилттай болсон ганц туршилт нь манай чансуу юм байна. Тэгээд ч зогсоохгүй ямар ч гач нөлөө энэ төр илрээгүй байгаа гэд ярина. Ара мана балаа үзмэрчийн хэлсэн үгэнд баярлаж чансууг бусад залуусаас өөр гэдэл ихэд догдолж гарнаа. Чансуу Араг залгахгүй байгаад шаналаад сууж байтал эцэст нь нэг мессеж ирдэг. Мэдээж манай хоёр уулзахаар болно. Маргааш нь бололтой тэр хоёр аквариумд уулзаж аваад л болцоод л нэг нэгэндээ улам татагднаа. Чансуу магадгүй бид тэнгэрт байгаа од шиг байх. Учир нь бид хувь тавилангаар уулзсан гэдэл гар дээрээ бичсэн үгээ уншиж яагаад баригдчихна. Сэтгэлээ шууд илчилж чадахгүй бичиж авсан бололтой чансуу. Арад харин түүний бүтлгүүч гэсэн цайлган байдал улам таалагдж эргүүлээд бас сэтгэлээ илчилж орхино. Би ч гэсэн чамд сайн гэдэл. За ингээд эцэст нь манай хоёр хөдөлцснөөр альбан ёсоор үерхэхээр боллоо. Тэр хоёр хин хинэн догдоолж маш их баяртай байна. Цагийг ч хамтдаа зугаатай өнгөрүүлсээр. Тэгсэн манай хоёрын талаар нууцаар судлаж тэмдэглэл хөтлөөд байсан хүн чинь Арагийн X нь байх нь тэр. Энэ одоо юу сэтэд байгаа юм болоо? Хүш, энэ бас үнэртэй усаар л Араг найрсан болов уу? Нөгөөхөө ийм жаргалтай байхыг нь хараад чансууд маш ихээр уур нь хүрдэг. Дурлалт хосууд найзуудаараа уулзахаар болвоо. Тэгсэн энхий чансууг нэлийн голонгүй байгаа бололтой дээрээс нь доош шинжээстэй. Энхий чансуугаас найзынхын талаар асуунаа. Манай хүн найзаагаа өндөр царайлаг гэдэл магтаж байтал Жонил орж ирснээр энхийг хараад сэтгэлээр ундаг. Мэдээж таалагдаагүй. Энхий Жонилийг бараг л нохойтой зүүрлээд хурдхан шиг л харахын төс. Тэгсэн энхий Жонилийн хүзүүг даган урсаж байгаа усыг хараад гинтл сонир болчихно. Нэрээ эн чинь ийм юм дуртай илүү. Найзууд хамтдаа аимшигын байшин гэдэг тоглоом тоглож агаад Ара чансуу хоёр сонин чимээ гарсан зүгт хартал нөгөө Жонилийг нэг нүдэрээ ч үзэхгүй байсан инхий Жонилд дурлаад бүр хоорондоо салж хагцгааргүй болсон харагддаг. Ара чансуу хоёр маань оройн нь өөрсдийнхөө амьдралаа ярилцаж зогсно. Ара түнд амьдралаа ярьж чансуудаа учирсандаа баяртай байгаагаа хэлдэг. Чансуу Арад "Төр эндээ сууж агаарай. Би удахгүй." Ингиж хүлээлгээд эргэж ирэхдээ чансуу Арагийн хөлийг холгосныг харчаад эмийн сан руу явсан юм байна. Хайртай санаа тавьж байдаг. Бас их романтика. Энэ үйллийг нь харсан Арагийн сэтгэл нь хөдөлж эцэст нь ийм сайн хүнтэй учирсандаа баярлаж чансууга тврээд зөндөө уйлнаа. Чансуу түүнийг инээмсэглэхдээ хамгийн үзэгсэлтэй болохыг сануулна түүнийг үнсэв. Найз охиноосоо оноо авсан чансуу харих замдаа шом өргөчдөг. Тэгснээ нэг зүйл санав бололтой. Хүш. Нэрээ үнэртэй усыг эхний өдрөө л цацсан. Тэрнээс хойш дахиж хэрэглээгүй юм байна штэ. Ингээд чансуу Араг өөрт нь жинхнээсээ татагдсан болохыг мэдээд үнэхээр их баярлдаг. Маргааш нь шинэхэн хосууд мессеж бичилцээд бөөн хайр дурлал болж байтал Арагийн X чансуугийн ажил дээр ирнэ. X нь "Чи ямар үнэртэй ус түргсэн юм? Яг л миний анхны хайрыг санагдуулаад байх юм." Манай чансуу бүр шок. Арагийн X чансууг үнэртэй усаар түүнийг найрсан болохыг чинь би хэлнэ гэж сөрдүүлдэг. Хөөхий чансуу Арага бүх үннийг мэдвэдэ гэдэл сэтгэл санаа нь ав хүмгүй болноо. Харин Ара үүнийг нь анзаараад түүнийг хоолнд оруулж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг. Ара, чи миний төрсөн өдрөөр надтай хамт салхинд гарах уу? Мэдээж чансуу зөвшөөрөлгүй яах вэ? Энэ үед нөгөө гайтай Арагийн X нь тэднийг холоос ажиглаастай. Үүний дараа чансуу харахтаа өнөөх үнэртэй усаа хаяхаар шийддэг.
Мэдээж хайртай хүнтэйгээ байгаа юм чин ийм юм хэрэг болохгүй шүү дээ. За ингээд найзуудаараа хамтдаа салхинд гарах өдөр боллоо. Тэд хоол хийн цагийг үнэхээр зугаатай өнгөрүүлж байна. Нөгөө инхий Жунилаас нүдэж салахгүй харж байгаа гинэ. Тэгсэн Чансуугийн нөгөө хайсан гэдээсэн үнэртэй ус нь цүнхэнд нь дахиад байж хань тэр. Манай хүн яахаа мэдэхгүй сандарч эхэлнэ. Орой болж Чансуу Аараг дагуулan алхахаар явдаг. Харин нөгөө хоёр найз нь үлдэж Жунил инхийгээс үерхий гэж гутал инхий. Хоёлаа чин аль хэдийн үерхчээгүй мүү? Нөгөө талд Чансуу маань Аараада бэлгийг нөгөөдөл нөгөөх нь мэдээж бөөн баяр. Аараа чи хувь тавилан байдаг гэдэгт итгэж байна уу? Яаж яваад хоёлаа учирчваа. Би чамайг анх автобусанд харах үедээ хизээч ийм зүйл тохиолдно гэж бодож байгаагүй. Ийм сайхан үг сонссон Чансуу үннээ хэлэх гэж оролдтол утсанд дуудлага ирснээр хэлэх гэсэн үгээ түр аацна. Чансуу гэрлүүгээ нөгөө банк явдаг замаараа харж байтал лайтай Аарагийн эгсэн зогсож байдгийг. Манай хүнч түүнээс энэ бүгдийг яагаад хийгээд байгааг асуухад Аарагийн эгсэн түүнээс хол байж бүх үннийг хэлхийг би чамаас шаардаж байна. Үнэртэй усгүйгээр тэр чамайг тоож харахгүй мэдвүү. Маргааш нь Аараг ажил дээрээ байхад нь үнэртэй ус бэлгэнд ирсэн байв. Аараач үүнийг Чансуугаас ирсэн гэж бодоод бөөн баяр. Дараа нь Чансуу найз охин руугаа залхсаар байхад нөгөөх нь уцаа авахгүй. Тэгсэн ашгүй Аараа дуудлагыг нь аваад ажилдаа байсан учраас дуудлагыг чи авч чадсангүй. Үнэртэй ус явуулсанд баярлалаа хараа. Гэхдээ зэрэгцэн Аарагийн экс уулзахаар ирдэг. Тэгээд энэ муу Чансуугийн бүх үннийг илчилж орхио хөөрхи. Экс нь чи үнэхээр түнд хайртай гэж бодож байна уу? Чи үнэхээр л тэр тэнгийг тоон гэж бодоод байгаа мó? Энэ бүгд зөвхөн энэ үнэртэй уснаас л болсон. Аараа атаархсандаа бүх зүйлийг сүрүүлэхээр хичээж байх шивдэ. Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна дөхүү. Чи намайг тоглож гин гэж бодоод байгаа мó? Чи түүнээс асуугаад үзээрэй. Тэгээд чи бүгдийг нь мэдэх болно. Чамтай анх автобусанд уулздаг тэр өдөр энэ үнэртэй усыг түргсэн байсан. Аараа уурлан түүнийг хайж яв. Болсон бүх зүйл зочирдсан Аараа гэртээ ирж үйл явдлыг эхнээс нь эргцүүлэн бодно. Нөгөө талд Чансуу Аараагаа хайн ажил дээр ноцсон ч найз охин нь юу гэж ч байх вдэ. Хэд хоногт Аараа Чансуугийн дуудлагыг авахгүй түүнийг үл тооноо. Тэгснээ ер нь уулзах хэрэгтэй гэж бодсноо Аараа Чансуугийн гэрт нь яваад очичихно. Аль хэдийнэ үннийг мэдсэн Аараа Чансуугаас юу ч болоогүй юм шиг царайлан надад хэлэх зүйл байна уу гэж асуудаг. Би чамтай учирсны дараа анх удаага л маш их аз жаргалыг мэдэрсэн. Гэвч хэн нэг надад энэ бүх зүйл худлаа байсан гэж хэлсэн. Аараа би чамд үнэхээр их хайртай. Тэгвэл би чамд үнэхээр хайртай гэж үү? Үнэртэй ус намайг чамд хайртай гэж бодуулаагүй гэдэгт итгэлтэй байна уу? Ядж яхад энэ үед Чансуугийн халаасаас нөгөө үнэртэй ус нь унчнаа. Үүнийг харсан Аараа улам итгэж ядан Чансууд үнэхээр урам нь хугарч түүнтэй ярилцахыг хүссэнгүй. Нөгөө талд үнэртэй усыг гаргаж авсан Эрдэмтэн судалгааны ажлаа зогсоохоор болж байдаг. Эрдэмтэн эхнэр маань мартах өвчний улмаас миний нэрийгч бидний хамт өнгөрүүлсэн бүх дурсамжийг ч мартсан. Тиймээс би түүнийг анх хайрлаж байсан залууга хараасай гэж хүссэн. Гэвч туршилт хүмүүст зовлон шаналл авчирч байгаа бол бид зогсох хэрэгтэй. Тиймээс судалгааны талаарх бүх материалыг устдаг. Би их шуналтай байжээ. Надад чи байгаа нь хангалттай. Би чамд хайртай. Йоо, кино. Хөөрхий Аараа уурлан гарчгүй таксинд суудал Чансууч араас нь явна. Бүх үннийг мэдсэн бүсгүй X-тэйгээ уулзахаар ирлээ. Тэгээд лабораторид нь орж ирээд X нь бүхий л цаг хугацаанд тэднийг дагаж судалгаа хийж ясныг мэдээд маш их уурлана. Чансууч энэ үед орж ирэн бүх зүйл туршилт байсныг ойлгодог. Яагаад биднийг хооронд нь дурлуулсан юм бэ? X нь дурлах бишээ. Үнэртэй ус чамд анхны хайрыг чинь харуулах зорилготой байсан юм аа. Бүгд миний буруу. Би өөрийгөө чиний анхны хайр гэж бодсон юм. Гэвч чи хизээч хин нэгнийг хайрлаж байгаагүй юм байна. Тэгвэл яагаад Чансууг? Учир нь чи зүгээр л үнэртэй уснаас болоод түүнийг анхны хайраа болгочихсон. Мэдээж энэ бодит биш. Тэрнээс юу гэж чи ийм хүнтэй болцох юм бэ? Та хоёр зүгээр л туршилт байсан юм. Энэ бүхнийг ойлгохгүй байгаа мó? Чансуу уурлаж Аарагийн X рүү дайрнаа. Гэвч хөөрхий яаж барах вдэ бэлб зодуулчнаа.
Арагийн X нь Чансуу яаж өөртөө дурлуулсныг харуулъя гэд үнэртэй усыг өөрлөгөө цацна. Гэтэл Арад X нь Чансуу болж харагддیں۔ Да. Энэ үед Чансуу босож ирээд Арагийн X-тэй нь үздэгч дахиад л зодуулна. Тэгжээтэл Ара газраас үнэртэй усыг шүрж аваад хадгалаатгав. Чансуу, чи одоо миний хэлсэн ямар ч үгэнд итгэхгүй би мэдэж байна. Гэхдээ чамтай анх уулзсан цагаас эхлэн одоо хүртэл миний чамаа гихаар үйлдэлүүд бүгд үнэн байсанд итгээрэй. Үнэртэй уснаас болоод X маань чамтай адилхан болж харагдсан. Би үнэхээр итгэж чадахгүй байна. Ер нь итгэхийг ч хүсэхгүй байна. Жинхэнэ хайраа. Тэгвэл миний мэдэрч байгаа чамаа гихаар яах болж гинэ? Үнэн гэвэл энэ бүхэн бүгд хуурамч, бүгд худал хуурмаг байсан. Би чамайг үзэн ядчихээн. Ийхүү тэд хоёр тийшээ болцгов. Хөөрхий Ара болсон явдалд үнэхээр их шархалжээ. Чансууч болсон явдалд их харамсаж байгаа. Жилийн дараа тэд хин хин нь өөр өөрсдийнхөө амьдралаар амьдарсаар л Арагийн дүү дуучин болжээ. Ээж нь Араад зээлсэн, үрсэн бүх мөнгөө төлсөн байдаг. Ингиж нэг юм Ара маань гэр бүлтэйгээ сайхан харилцаатай болжээ. Гэвч Чансуутай өнгөрүүлсэн бүх дурсамжууд нь түүнд бодогдсоор л. Чансуу харин ажил дээр нэлээд амжилттай байгаа бололтой. Нөгөө ядаргаатай үйлчлүүлэгчид олон машин амжилттай зарж чадсан байна. Үс зүсээж янзалж өнгө орсон харагдана. Чансуу автобусны буудлын дээр ирж автобусанд суулаа. Манай хүн бүрэн дүрэн өөрчлөгдсөн байна шүү. Тэгсэн дараагийн буудлын дээрээс Ара нөгөө зүйлтэй зүйлсээр автобусанд орж ирдэг. Манай хоёр бие биеэ харснаар кино маань дуусдаг. Турба киносаугийн эхний киног та үзлээ, сонслоо. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар бүр ч илүү сонирхолтой киног та бүхэндээ ярьж өгөх болно. Турба киносауг танд таалагдвал лайк, саба дарахаа мартаоцай. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Хамтрагч Сэтгэлд дулаан Гигела. Хамтрагч Амтлаад л үз. Radio and Coffee Brand. Амтлахад л хангалттай. Radio and Coffee Brand. Таны бүтээмжийн төлш.